USD franc-ийн 10.4 арын арилжааг эрхий хийцнийг хамтдаа харцгаая. USD franc-ийн 10.4 арын арилжаа бол нийтдээ 3 арилжаа байсан. 3-аас sell байгаа. Okay. За тэгэхээр USD franc тухайн үед daily time frame дээр үндсэн хөлгөөн downtrend selling zone-той байсан. Дээрээс нь харах юм бол үндсэн хөлгөөн маань энэ дээрээс эхлээд downtrend selling zone-той tracement impulse ирсэн. Одоо impulse явж байгаа нөхцөлтэй байсан тухайн үед бол за тэгээд USD franc-ийн daily time frame-ийн downtrend selling zone-ы дагуу гэдэг арилжаа болж таарч байгаа. 4 цаг дээр бол хөлгөөн 4 цаг тухайн үед downtrend selling zone-той байсан. Энэ тарагдж байна. За энд бол үндсэн хөлгөөн маань 4 цаг дээр айл энэ дээрээс харах юм бол хөлгөөн маань энд нэг дээш uptrend trend buying zone руу шилжсэн хөлгөө байсан. За тэр uptrend trend buying zone руу шилжснээс хойш хөлгөөн маань ерөөс uptrend buying zone-той явж байгаа. Downtrend selling zone руу шилжээд нам оройнуудыг үүсгэж явж байгаа. Энд бүр нэлээд доор намаар өсгөж орчиж байгаа. За энэ ягаад тийм чухал юм бэ гэх юм бол үзүүлэг маань өмнө байсан оройнуудыг дандаа tracement-ийн төвшөнд бол нэлээд ойрхон хийгээд яваад байсан. За энд бүр яг reversing алдсан. За энэ reversing алдж байгаа энэ Fibonacci-гийн 100 дээр орж иж байгаа tracement хөлгийн дараа impulse хөлгөө нэлээд хүчтэй явсны дараа ирж байгаа tracement хөлгөө өөрөө гүйхэн байна гэдэг нь энэ трендийг цаашаа үргэлжлэх боломжтой илүү хүчрэг тренд болж хөрсөн гэдгийг илтгэж байгаа буюу трендing continuation хөдөлгөөнийг боломжтой өндөр магадaltaй гэдгийг илэрхийлж байгаа хөдөлгөөн болж хөрж байгаа. Энийг би бол ерөөхдөө трендинг засах хөдөлгөөн гэж ярьдаг. За тэгээд энэ хөдөлгөөн маань ирсэн Fibonacci-гийн 50 дээр орж ирсэн impulse хөдөлгөөн хас 45 хүртэл явах боломжтой болсон харж байгаа ажил явсан байна. За тийм үнцэн хөдөлгөөн дээр бол 4 цаг downtrend selling zone-той tracing хөдөлгөөн өдөрж байгаа daily time frame downtrend selling zone-той. За тэгээд мөн адилхан яг impulse хөдөлгөөн явж байгаа байдалтай. За тэгээд 30 минут руу орсон 30 минутын дээр бол үнцэн хөдөлгөөн downtrend selling zone ууг нь бол энэ тарагдж байгаа энэ ёроолыг эвдэж шилжсэн. Тэнд бол би орж амжаагүй. Тэгээд дараа өдөр нь бол эндээс орсон байгаа. Жохон доор орсон. Тэгээд мэдээж яг 4 цагийн Fibonacci level буюу 4 цагийн downtrend хөдөлгөөний дагуу daily time frame downtrend хөдөлгөөний дагуу 4 цагийн support-ыг базрыг даваад Fibonacci level дээр нь ашиг авсан. Энэ бол 207 арын ашиг байсан. Дараа нь бол яг энэ одоо харагдаж байгаа эн чинь бол ерөөсө тэр чигтээ daily time frame-ийн impulse хөдөлгөөн байна шүү дээ. Одоо эндээс impulse явсан tracing орж ирсэн. Эндээс ишээ impulse явж байгаа. За энэ impulse хөдөлгөөн дотор болж байгаа 4 цагийн downtrend хөдөлгөөн байгаа. Daily time frame-ийн impulse хөдөлгөөнийг бүрдүүлж байгаа 4 цагийн downtrend хөдөлгөөн. 4 цагийн downtrend хөдөлгөөний tracing хөдөлгөөн дуусна impulse явна гэдэг чинь өөрөө дотор нь дахиад яг жижиг цагийн downtrend хөдөлгөөн явж байгаа гэсэн. За тэгвэл энийг задлаад үзсэн. За энийг задлаад үзэнгүүт 30 минутын дээр түрүүн reverse хийснээс хойшоо бол tracing хөдөлгөөнд ирсэн байгаа. За 30 минут яг эндээс харах юм бол энд ингээд uptrend trend buying zone тавьж байгаа. Энэ сүүлчийн нам орой байна. Энд дэше uptrend trend buying zone гэдэг дандаа өндөр өрөөртэй явж байгаа. Энд яасан downtrend selling zone руу ороод эвдэж шилжсэн. Tracing хөдөлгөөн ирсэн. Энд дээр бол ороогүй. Дараа нь impulse явсан. Дахиад tracing хөдөлгөөн ирсэн. Энд дээр орсон. За энэ tracing хөдөлгөөн бол аюул онцлогтой. Яагаад гэх юм бол өмнө байсан impulse хөдөлгөөнийхөө Fibonacci-гийн 23 level дээр ирсэн байсан. За доошоо бол 61.1 хүрэх боломжтой байсан. Үндсэн хөдөлгөөн дээр бол яг энд харагдаж байгаа оройн candle-ыг ойртуулан харж болно. За энд харагдаж байгаа энэ оройн candle дээр арилжаанд орсон. Энэ оройн candle бол өөрөө 21 цаг 30 минутын үед буюу Нью-Йорк нэгтсэн байхад нэгтсэн ийм оройн candle байгаа. За энэ оройн candle дээрээс бол арилжаанд орсон. За TP бол Fibonacci level дээр нь тавьсан. За яагаад гэх юм бол замд нь ямар нэгэн 4 цагийн support байхгүй учраас мэдээж Fibonacci level рүүгээ яг чөлөөлт уналтыг гинэ. За тэгэнгүүтлэн үндсэн хөдөлгөөн маань яг өөрийнхөө impulse хөдөлгөөнийг хийж явж явах замдаа өөрийнхөө ёроолыг эвдээд дахиад tracing хөдөлгөөн авчирсан. За дахиад tracing хөдөлгөөн авчирхдаа мөн адилхан Fibonacci-гийн гүйхэн level дээр авчирсан буюу өмнө байсан impulse хөдөлгөөнийхөө Fibonacci-гийн 30.1 level дээр авчирсан. Энэ трендийг цаашаа үргэлжлэх боломжтой нэлийн хүчрэг тренд байна гэдгийг баталж өгсөн учраас мэдээж доошоо бол үргэлжлүүлээд орсон. За ингээд үндсэн хөдөлгөөн дээр дахиад хоёр торолтоо өгөөд дахиад адилхан TP тавиад ингээд 385 гэсэн хоёр арилжааг бол хоёрыг нь аваад дээрээс нь 2 арын арилжааг аваад ингээд 1002 арын арилжааг хийсэн байна. Окей.